үнэр гэдэг маань хүний нэгэн мэдрэх. Альва зүйлийг ихээ хөвлөгөөс төрсэн цагаасаа эхлээд үнэрлэж эхэлдэг. Тэр цагаас хүн ямар нэгэн байдлаар үнэрт бол татагддаг. Урлагийн бүтээл хэмээн үзэж сөрчиг болон үнэртнийг бүтээсэн тэр цагаас хойш хүмүүс сонирхож, дурлаж, цуглуулдаг болсон болов уу гэж боддог. Би бүр багаасаа цэцэрлэгт явдаг байхасаа л ээж аавынхаа үнэртэй усыг талны урдаа заваал алчуурандаа дүрхэл явдаг байсан. Тэр бол анх дурлаж эхэлсэн үе байх. Харин цуглуулдаг болсон үе бол 2014 он орчмоос цуглуулж эхэлсэн. Тэгээ манай найз орчлон гэж юм байгаа. Манай үнэртний группийг үүсгэн байгуулагч. Орчлонгийн цуглуулга болон үнэртнийг урлагийн бүтээл гэдгээс нь одоо нөлөөсөн тэр нөлөөллийн улмаас сүулдэ хэрэглээ дуусах биш сөрчгийг цуглуулж болдог юм байна гэж бодоод тэгээд цуглуулж эхэлсэн. Тэгээ өмнө нь бол зөвхөн нэг сөрчийг авлаа хэрэглэж дуслаа дараагийнхыг авдаг байсан бол тэр цагаас эхэлж илүү одоо хобби болгож урлагийн бүтээл гэж үзэж нотоор нь цогт баглаа бодлого бортгоны хэлбэрээр нь за тэгээд төрөл зүйлээр нь гэж цуглуулдаг болсон. Тэгээ эрхлэгч гэдэг маань болохоор нөгөө эрх гэдэг буюу те эрхлэх гэдэг одоо утгаар эхний 3 үсгийн том болгоод тэгээ эрхлэгч буюу эрхэлдэг хүн болтлоо л одоо хоч болсон байна. Яг тэгвэл би зүгээр л эрхэлж явдаг. Энэ тийм дэлгүүрт юм уу очихороо үнэртнээр тоглодог те ингээд эрхэлж л явдаг хүн гэдэг утгаар нь эрхлэгч гэдэг одоо хочтой болсон байсан. Гэхдээ цуглуулахдаа эхлээд өөрт таалагддаг сөрчгнүүдээ сав баглаа бодлын үл хамааран цуглуулдаг байснаа сүүлдээ тухайн сөрчгний те одоо жишээл энэ гэхэд их өрмөц бортхтой байгааз тэгээ бортхонд ач холбогдол өгдөг болсон. Заавал ингээд доторх сөрчгийн төрхөх албагүй ч гэсэн таалагдж байгаа одоо хэлбэрээр ингээ өрөө тавихад гоё харагддаг учраас цуглуулдаг болсон. За тэгээд тухайн бортго сав баглаа бодол өөрөө урлагийн бүтээл шиг тийм ээ энэ ч одоо ийм гоё бүтээж штэ тийм байгаа зү тэ. Тэгэхээр энэ бүгдэд ач холбогдол өгч цуглуулдаг болсон. Тэгэхээр нотоор цуглуулж болно тухайн сөрчиг. Жишээлбэл миний хувьд модлог дорны өнгө аястай сөрчигэн дуртай учраас ихэвчлэн хэрэглээ мань дорны өнгө аястай сөрчиг төрхдөг бол тэрийг цуглуулга болгоод ванила нот голсон сөрчигнүүд, модлог нот голсон сөрчигнүүд гэдэг ч юм уу те. Нотоор нэг цуглуулж байна. За брендээрээс цуглуулж болдог. Жишээлбэл дахиж үйлдвэрлэхтэй болж байгаа одоо дахин discontinue гэж нэрлэгддэг. Дахин үйлдвэрлэхгүй болсон сөрчгнүүдийг одоо энэ дахиж үйлдвэрлэхгүй гэдэг мэдээг авсан цагаас нь эхлээд цуглуулдаг ч юм уу те. Одоо төрөл зүйлээр нь ангилах юм бол би бас яг хэлж мэдэхгүй болчлоо. Цэцэг ноттой сөрчгнүүд, за дорны өнгө аястай сөрчгнүүд, модлог гэх мэт чинь цэцрүүлслэг ч юм уу те. Ингээ үндсэн нөгөө үнэртний хүрд гэж байдаг. Тэрний үндсэн 4 ангиллаар бол бас цуглуулж үзэж байсан. За зөвхөн хувь ноттой сөрчгнүүд гэдэг нэг багц гарч ирэх ч юм уу те. Тэрэнд бол брэнд болон сав баглаа бодлого бортдог эднэр бол хамаарлахгүйгээр цуглуулах жишээтэй ч юм уу. За одоогоор надад хэдэн сөрчиг байгаа вэ гэхээр за би яг ингээд ер нь хүн ингээд эхлээд тоолж эхлээ сүулдэ ингээд тоонд биштэй нөгөө чанарт дээрээс нь тухайн одоо цуглуулганыхаа төрөл зүйлд анхаарал төвлөрүүлдэг болсон. Тэгээд ер нь одоогоор бол 300 гаруй сөрчиг байгаа бах. Тэн дотор би өөрөө хизээч төрөхдөггүй зөвхөн цуглуулганд авсан сөрчигч бас байдаг. Нандин цуглуулга гэдэг маань үнийн хувьд асар үнэтэй цуглуулга бас байж болно. Эсвэл дахиж хизээч олдохгүй цуглуулга байж болно. Бас нандин гэхээр миний хувьд бол маш гоё нандин тий одоо хамгийн тийм эрхэм нандинд урсамжуулдсан сөрчиг бас байж болно. Тэгээ ер нь цуглуулагч хүний хувьд бол заримдаа үн гэдгээсээ илүү эрхэм нандин гэдэг тий одоо дотн хамгийн сайхан цуглуулгууд гэж бас байдаг л да. Тэгэхээр үннээс илүү эрхэм нандин сэтгэл төрүүлсэн цуглуулгууд гэж байгаа. Цуглуулга ингээд бүгднийг өөрч тавьчаад ингээд харуулад байж амждаггүй. Цуглуулагчдын уулзалт гэж болдог. За тиймэрхүү уулзалтан дээр бид нандин цуглуулганаасаа тестерлэж ингээд бие биентэйгээ солилцох ч юм уу те. За ингээд за чи энэ надад ийм сэтгэл төрүүлсэн чамд ямар санагдаж байна гэдээ дээж өгөх ч юм уу ийм байдлаараа солилцоо бэлгэнд бол явдаг сөрчгнүүд байгаа. Өөрөө огт төрхөөгүй хэрнээ дундаа ортлоо ингээд тараацсан дээж өгөөд ч юм уу те ингээд хуваалцсан сөрчгнүүд ч бас байдаг. Яг бол зарим сөрчиг жишээлбэл цэцгэн ноттой сөрчиг ялангуяа цагаан цэцгийн нот гэж байдаг л да. Тэр сөрчгнүүд миний арьсан дээр төдийлэн сайхан анхилддаг учраас би цуглуулганд авсан болвол
тэр хэрэг дундарсан л олол хүмүүс төгсөн байна л гэсэн үг байдаг. Хобби ямар нэгэн зүйл сонирхож, дурлаж түүнийг хобби болгоно гэдэг маань тухайн хүнээс цаг зав, сэтгэл тэгээд эдийн засаг мэдээж шаардна. За хоббитой байна гэдэг маань мэдээж сэтгэл зүйн хувьд л те амралт таашаал өгдөг. За мэдээж таашаал өгөхийн хэрээр эдийн засгийн хувьд бол тодорхой хэмжээний бол зардал бас гарнаа. За мэдээж амьдрал бүх юмаа зохицуулаад боломжоор те мөнгө хадгалах зарим бүр үнэхээр авъя дахиж хизээч үйлдвэрлэхэ болсон гэсэн сурчийг авахын тулд бас мэдээж мөнгө хадгална. Зарим зүйлээсээ танаж хасна те гэх мэтчлэн. За ямар ч байсан өөрийнхөө боломжоор шинэ гарсан цувралуудаас ямар нэгэн байдлаар дээж болон тэ дээж одоо авч үнэрлэж үзснийхаа дараа дээж гэж тестрийг хэлж байгаа шүү дээ тэ. Үнэхээр сэтгэл таалагдаад үнэхээр надад миний цуглуулганд байх ёстой гэж бодох юм бол ямар нэгэн байдлаар авдаг. Ер нь ингээд хэрэглээний хувьд бол жишээлбэл миний хувьд зарим зүйл дээр би огт мөнгө зарцуулдаггүй. Жишээлбэл хизээч спиртийн төрлийн үндэ авахгүй, хизээч кофе авч уухгүй ч гэдэг юм уу те. Зарим нэгэн хэрэгцээгүй зүйлд огт мөнгө зарахгүй учраас тэр хатгалсан мөнгө маань миний хобби руу явдаг. Надад хүмүүс сурчиг бол бэлгэлж ил байсан. Дээж хүний бэлгийг би таашааж авдаг. Би өөрөө ч гэсэн хүмүүс өнөртөө бас сурчиг бол бэлгэлэх дуртай. Гэхдээ хүнд сурчиг бэлгэлнэ гэдэг үнэхээр амаргүй. Яагаад гэвэл энэ хүн энд үнэхээр дуртай болоо. Таалагдах болоо гэд маш их эмзэглэл байдаг учраас эхлээд бэлгэлэх гэж л байгаа тэр хүн ямар сурчигын дуртай бэ гэдгийг тандаж мэдэх шаардлага гардаг. Ямар үнэрт дуртай юм бол, ямар сурчиг хэрэгэлдэг байсан юм бол, хэрглэж байгаад уйдсан сурчиг нь юу юм бол гэдэг их олон зүйлийг судалж ээж сурчиг бэлгэлэх шаардлага гардаг юм байлээ. Тэгээд ер нь хүнд таалагдахгүй зүйлийг нөхөх бас хэцүү байдаг учраас заримдаа нөгөө сүүлийн үед ярьдаг болсон байлаа шүү дээ, тэ. Бэлгийн дээд нь бэлэн мөнгө болсон ингээ өөрийнхөө дуртай зүйлээ авна уу гэдэг шиг, тэ. Тэгээд яг би найзуудтай өөрийнхөө цуглуулгын шиг сонирхож байгаас нь солилцох ч юм уу, тэ. Ингээд бэлгэлэх тохиолдол байдаг. Хамгийн их нандин болохын тулд тухайн хүний дуртай зүйлийг нь зайлшгүй ямар үнэрт дуртай вэ гэдгийг мэдэж байж бэлгэлвэл тэр бэлэг маань, тэр сурчиг маань илүү эрхэм нандин болох юм шиг санагддаг. Анх намайг цуглуулж эхэлж байхад сурчиг бэлгэлдэг байсан. Тэгээ сүүлийн үед нь болцсон. Яагаад болсныг одоо мэдэхгүй найзуудаас асууя. Та нар өмнө өгдөг байсан сурчигнуудаа одоо яагаад өгөхө болчихваа. Хөөхөн гоё бэлгэнд дандаа сурчиг ирдэг байсан чинь сүүлийн 5-6 жил ерөөсөө өнөртөө бас сурчиг бэлгэнд авсангүй. Юу болсон бэ гэж асуумаар санагдчихлаа. За ямар нэгэн зүйл дурлаж түүнийг хобби болгосон тохиолдолд тэр зүйлийнхаа талаар мэдээлэл заавал унших шаардлага гардаг. Жишээлбэл те би өнөртөнд цуглуулдаг бол өнөртний мастер гэж чинь ямар хүмүүс байдгийг, яаж өнөртний мастер болдгийг, өнөртөн өөрөө сурчиг бүтээхэд те одоо ямар түүхийд орцууд ордгийг, ямар үнэтэй эрхэм нандин, ямарыг нь синтетик аргаар гаргаж авдгийг. За сүүлийн үед тренд болж байгаа өнөртний нотнууд юу вэ? Ямар мастерууд ямар сурчигн дээр ажиллав, хэдэн жил ажиллаж ямар бүтээл гаргавч гэдэг юм уу те. Гэх мэтчлэг сонирхдаг, уншдаг зүйл маань нэмэгддэг. За үүнчлэн бас мэдээж сурчиг дурлаж сонирхож байгаа цуглуулагчийн хувьд бол бас сурчиг найруулж үзхийг хүснэ. За энэ маань бол нэг зүйл байдаг л да. Өндөртөн бүтээдэг мастерууд дэлхий дээр маш цөөхөн байдаг. Манай дэлхий дээр амьдардаг сансрын нисгчдийн тоо маш цөөхөн тийм үү? Тэрнээс цөөхөн хүн энэ дэлхий дээр өндөртний бүтээдэг мастерууд болсон байдаг. Өндөртний мастер буюу өндөртөн бүтээгч болоход их олон жил суралцж жилдээ маш цөөхөн оюутан элсүүлж төгсөгдөг тийм сургуулиуд байдаг л да. Харин зүгээр нэг бэлэн болсон бэлтцүүдээр найруулж тоглох боломж бол хүмүүхэнд байдаг. За манай Монголд бас нэг тийм газар байдаг. Өндөртний бар гэдэг Boyds компани байрны дотор байдаг. Макалефийн өндөртний бэлтцүүд байдаг. Тэднийг ингээд нөгөө өөрийнхөө бэлдсэн тэр нотуудыг үнэрлэж байгаад өөртөө тохирсон өөрийнхөө сэтгэл зүйд одоо тухайн өдрийн одоо юу гэдгийг сэтгэл зүйгээс улбаалаад тийм үнэрлсэн нотнуудаараа нийлүүлээд шинээр үнэртэн гаргах боломж байдаг. Бас хөөрхөн эрхэлж тоглох нэг гоё газар байдаг л та. Тэгээ тэнд би бас нэг ээжигээ насварсны дараа яад чи манай тэр Boyds компани одоо эмхтэй чи ээжтэй зориулж үнэртэн бүтээж үзээч гэхээр нь тэр саналыг аягүй их дуртай хүлээж авсан л та. Тэгээд бодож байгаа тэнцээ байгаа үнэртний нотнууд бэлэн байгаа штэ бэлтцээд.
тэдний ингээл хойлоол ингээл нийлүүлж байгаа нэг тийм ялдамхан нэг тийм эмгтэй хүн ингэж л үнэртэндээ гэж төсөөлөөд нэг бэлтгэц гаргаж ирсэн. Тэгээд би формулагийг өөрөө бичээд авсан байгаа. Тэгээд дараа боломж олдвол дахиж тэрийг найруулж үзмээр санагдсан. Тэгээд ер нь тийм олон уулуул тэгж би найруулж үзээгүй. Нэг л удаа тэгж найруулсан. Зүгээр нөгөө сонирхож зүгээр ингээд нийлүүлээд ингээд ингэчүүл яах вэ гэж бол үзчихсэн. Харин тэр ээжийнхаа дурсгал зориулж бодож хийсэн сурчиг маань нэлээд тийм өрмөц өнгө айсыг илэрхийлье гэж бодсон учраас их бодож цаг зарцуулж гаргаж ирсэн. Тэг ер нь хүн бүхэн тэгж тоглож өндөртөн найруулах боломж бас Монголд байдаг гэдгийг бас хэлмээр санагдлаа энэ бичээд. Тэгээд ер нь бид нар чинь үнэрийг одоо ээжигээ бодоход нэг үнэр өндөртдөг, аавыгаа бодоход дурсахад нэг үнэр өндөртдөг шүү дээ, тий. Яг тэрэн шиг үнэр маань өөрөө бидний дурсамжинд үргэлж анхилж байдаг. Хичнээн тэр зүйлийг үнэрлэхгүй ч гэсэн бодоход тухайн үнэр шууд ураг тархинд би сэтгэл зүрх сэтгэл тэр чигтээ ингээ анхлан үнэртэх мэдрэл болдог тий. Тэгэхээр үнэрлэх мэдрэмж маань өөрөө тархитаа тийм ойр байдаг учраас шууд тархинд хамраар орлоо тархинд шууд суудаг. Тэгэхээр үнэрээр маш олон зүйлийг илэрхийлж болно. Бас дурсамжиндаа нууцлан хадгалж бас болдог. Франц гэхээсээ илүү би үнэртний түүхийн үед нотуудыг одоо тариалдаг газруудыг бол их сонирхдаг. За хамгийн гоё англин үнэртэй ванилаг Мадагаскар тарьдаг. Тэнд очиж үзэж тэр ваниль чинь шош байхгүй юу? Тэ под тэрийг очиж ингээд ургаад ингээд цэцэглээд тэр нөгөө шош нь гарч ирэхийг бас үнэрлэж үзэх юмсан, талбайгаар нь явж үзэх юмсан гэж боддог. За бас агаар мод сүүлийн үед агаар модны нот маш их хэрхэн үнэтэй. Тэгээд агаар модыг одоо тариалдаг болсон байгаа. Зарим Австрал тариалж байна, Хятадд тариалж байна. За энтхийн одоо зарим газруудад агаар модны тариалт бас шинээр хийж байгаа. Хуучин одоо нөгөө халуун орны энтхийн агаар мод гэж ярьдаг шүү дээ. Агаар мод, зандан мод. За тэр нь болохоор улаан намд орсон учраас яг нөгөө байгалийн байгаль дээр байдаг зэрлэг гэх юм уу да. Тэр агаар мод бол одоо улаан намд орсон учраас тэндээс нот гаргаж авч болохгүй. Харин тариалангийн талбай шинээр тарьсан тэр модны дундуур явж үзэх юмсан гэж мөрөөддөг. Франц тэр очих юм бол мэдээж Францын лавандагийн талбайгаар явж үзэх юмсан гэж бас боддог. За мэдээж үнэртэн түүхийд бүтээдэг үйлдвэрээр нь орж үзэх юмсан гэж бас мөрөөддөг. Тэгээд хизээ нэгэн цагт мөрөөдөл манд биелэх өдөр ирэх бах их дэлхий тойрох болчиход байгаа юм л да. Ингэж үзэж явна гэвэл бас дээрэс нь Өмнөд Америкийн Аргентины Жакаранда цэцгийг дэлгэрэхэд тэр гудамж ямар гоё яв ягаан болоод ямар анхлын үнэртэг бол тэн дундуур бас алхаж үзэх юмсан гэж бас мөрөөддөг. Ер нь их ганцхан нотноос гэхгүй энэ бортгосаа үйлдвэрлэдэг шилний үйлдвэрээр бас очиж үзэх юмсан гэж бас боддог. Эний чинь бүтээхтэй бас л ингээл ураг тархиндаа бодож боловсруулад тэгээд үйлдвэрлэж байгаа шүү дээ. Тэгээ энэ шилийг бүтээхэд бас л урлагийн бүтээл гэж үздэг. Тэгээ бас тэр үйлдвэрээр нь орж үзэж энэ гоё гайхамшигтай хэлбэр галбиртай шилэн бортгыг яаж хийдэг бол гэж бас үзмээр санагддаг. За манай өнөртөө басан дуулагчдын клуб байгуулагдсан цагаас эхлээд нийгмийн хариуцлагын хүрээнд их олон сайн санааны ажил явуулсаар ирсэн л дээ. За зөвхөн хоббигоор нэгдсэн хүмүүс маань зөвхөн үнэртэй ус сурчиг цуглуулдаг, солилцдог энэ талаар мэдээллийг Facebook группээр дамжуулан оруулахаас гадна за асрах газар болон за бас нийгмийн халамж үйлчлэгээ шаардлагатай хүмүүстээр бид нар очиж сайн үсийн аян их явуулж байсан л да. 13 онд байгуулагдсан гэж 14 оны сүүл эхлээл сайн үсийн аянууд байнга явуулж байсан нэг нь бас улирал бүхэн цус өгөх арга хэмжээнд оролцож гишүүдээ урайлж бүх арга хэмжээ явуулсаар ирлээ. За энэ үеэр мэдээж ирж байгаа бүх цус өгж байгаа доноруудаа гарын бэлэг бид нар өгдөг. Тэгээ манай үнэртэн дурлагчдын клуб маань бол ямар нэгэн ашигын бус одоо зүгээр Facebook групп. Тэгээ бидэнд мэдээж тийм цуглуулсан мөнгө гэж байхгүй. Бидний дэмждэг хамтран ажилладаг Наран Филипп, Бишрэлт, Улаанбаатар ихтлгүүр, Локситан,
гэх мэтчлэн одоо үнэртэн албан ёсоор Монгол улсад борлуулдаг компаниуд үнэртний дээж бидэнд бас өгдөг. За манай үнэртний группийн анхлын гишүүд маань бас хувьяасаа үнэртэй уснуудыг бас азад нь шалгаруулахад хандвалдаг гэх мэтчлэн байдлаар бид нар бас гишүүдэд уриалж сайн улсын аян явуулдаг. Сөрчиг буюу үнэртэй ус маань яг тогтсон яг юм хатуудыг жаяг байхгүй. За тэгэхээр үндсэн ойлголт бол толгой, зүрх, суурь гэсэн 3 нотноос сөрчиг маань бүтдэг юм байна. Суурь нотонд голдуу хүнд буюу тодорхой хугацааны дараа анхилдаг ванила, шош, тонко шош, хув, хөдрийн заар гихдэг ч юм уу тийм хүнд нотнууд. За дунд буюу зүрхэн нотонд голдуу цэцэг, моднууд ч байдаг юм уу те. За толгой буюу одоо нэг хамгийн эхлээд үнэртэж байгаа хэсэг цитруслик хэсэг байдаг. Цэцэгний зарим юу ч юм. Сая бол эндээс бид нар нэлээ акватик буюу усан үнэр үнэртлээ шүү дээ, тэ. За, тэнгууд энэ дараалал чинь ингээд нэг юм хэлээд байна. За, нэг үнэртээ сонгоход хүн хууртаж болох нь шүү дээ. Цацаад үнэрлээд тэр сүрчийг худалдаад авсан байх юм бол чи хууртчих. Үлдээд байгаа арьсан дээр үлдэх үнэр чамтай хамгийн удаан хугацаанд хамт амьдрах гэж байгаа тэр үнэр чинь үнэрээ чи сонгож чадаагүй. Зүгээр л анхны харсны дурлалд автарчжээ. Тэгсэн чинь тэр нь гэртээ очиод үнэрлсэн чинь хөөш миний дэлгүүрт үнэрлсэн үнэрнээс өөр байна штэ. Энэ би буруу байна штэ. Энэ хууль хус авчлаа гэх хүмүүс айгаад байдаг. Тэгэж авч болохгүй нэ. Хэрвээ сөрчиг сонгож байгаа бол нотны талаар ойлголттой болоо. Манай группээр дөрөв энэ мэдээлэл. За нотны талаар ойлгочих юм бол анхны харсны дурлал за яг хөө тэрэнд итгээд авч болно. Гэхдээ чиний яг хүсэж байгаа арьсан дээр чинь буугаад үлдэж байгаа үнэрээ сонгохын тулд чи тодорхой хугацаа зарцуул сонгож авахгүй бол дараа нь чи өөртөө эргэлзэнэ. Энэ үнэртэй ус маань хуйлах юм болов би буруу юм авчихв. Энэ надад таалагдахгүй байна. Солиё гэд ингээд ороод ирдэг. Тэгэхээр нотны талаар ойлголттой хүмүүс бол хүлээх нь цацлаа, хэсэг явлаа, өөр газраар явлаа гэж яагаад нөгөө сөрчгээ сонгож яв. За миний өгөх зөвлөгөө бол сөрчиг сонгож байгаа бол чи боломжтой л бол тодорхой цаг хугацаанд тэр сөрчигтэй тэр бортохтойгоо нөхөрлөөч. Боломжтой бол хамт хонооч. Хамт хонно гэдэг нь тэврээд унтах шүү дээ. Арьсандаа цацчаад өглөөж хамаас тэр ямар хүсчээсэн үнэр чи анхилж байна уу гэдгийг л мэдэх хэрэгтэй. Тэгжэл сонгох юм бол чи өөрийнхөө жинхэнэ дурлаж байгаа үнэртнээ тэр хайртай одоо бүр ингээ хүсэж тэмүүлж байсан тэр анхлын үнрээ тэр сөрчгээ сонгож авах боломжтой болдог гэж байна. Тэгээ орчин цагийн үнэртний соёл ялангуяа одоо бүтээсэн сөрчиг те энийг хэрэглээ маань бол сүүлийн үед бол улам гоё болж байна. Манай залуучууд гудамжинд явхад анхлын сайхан үнэртэж байна. Энэ тэнд албан газраар орох, энэ тэнгэр явхад бол үнэхээр сайхан цэнцэтэл одоо юу гэх юм бэ? Хамар сэнгэнтэл сайхан анхилдаг болсон байна. За үнэртний соёлыг түгээхэд манай үнэртний групп бол маш их өөрийг гүйцэтгсэн гэж үздэг. За нэгэн цаг зөвхөн зөөлөн ус хурц усууд гэж ярьдаг байсан бол одоо манай дэлгүүрээр ороход хэрэглэгчд маань нот ярьдаг болсон байна. Ванила ноттой, цагаан цэцгийн ноттой, модлог ус гэж асуудаг болсон байна. Зөөлөн ус уу, хурц ус уу гэж асуухаа болсон байна. Цэцэглэл ноттой хэрнээ зөөлөн ус байна уу? Модлог ноттой хэрнээ зөөлөн нь байна уу гэж асуудаг болсон байна. Тэгэхээр үнэртний хэрэглээ өсгийн хэрээр үнэртний соёл төгж байна. Тэр хэрээрээ залуучууд маань мэдлэг мэдээлэлтэй болж байна. Хэрэглээч гэсэн соёлтой болж байна. Мэдээж сөрчиг гэдэг маань биеийн эвгүй үнэрийг дарахын төлөө бүтээгдсэн зүйл юусоо биш. Усанд орсныхаа дараа төрхдөг мистүүд хүртэл гарч ирсэн байна шүү дээ, тэ. За тэгээд сайхан усанд орсны дараа цэвэрхэн арьсан дээр төрхсөн сөрчиг ямар гоё удаан анхилдаг вэ гэдгийг мэдэрдэг болсон байна. За хит их цацаж олонний дунд одоо тэ хитрхи хурц үнэртэж явхаас сэрэлдэг болсон байна. За сонголтоо зөв хийдэг болсон байна. Ер нь бол орчин цагт ч гэсэн тэ монголчуудын үнэртний хэрэглээ маш өндөр түвшинд байгаа гэж би үздэг. За зуны улиралд ихэвчлэн цитруслэг, сэргэг, за дээрээс нь цэцгэн ноттой уснууд илүү тохиромжтой. Хавар болоод ирэхин цагт л үнэртний бүх одоо брэндүүд цэцэг ноттой ингээл цэцэг жимсний ноттой сөрчгнүүд төлхөө гаргаж эхэлдэг. Яагаад гэвэл зун хавар ингээд дулаан үний улиралд модлог хүнд ноттой уснууд бол тийм таата биш болдог. Сэрүүсэд ирэхин цагт буюу намар болоод эхлэхийн үед бол модлог ноттой.
За мэдээж модлог нот түлхүү гэхээр дандаа хурц гэсэн үг бас биш шүү дээ тий. Нэг тийм хуурай, дулаан, уур амьсгал төрүүлэх тийм сөрчгнүүдийг түлхүү хэрэглээсэй гэж зах зээл дээр санал болгодог. За миний зүгээс бол яг хуу хэрвээ танд таалагдчихлаа бол таны хамар таашаачлаа бол ямар ч сөрчгийг бас зөрчиж бас болно. Мэдээж олонний дунд хэрхэн орох вэ? Хэрэг олон хүмүүсийн дунд явах вэ гэдгээс шалтгаалаад хит их одоо модлог, дорны өнгө аястаа сөрчгийг хэрэглэхгүй байсан зүгээр. За орой арга хэмжээтэй байгаа гэж бодъё те. Тэгвэл өглөө би одоо ийм модлог сөрчиг төрхөд гарахад дараа нь үдээс хойш би ямар нэгэн тийм цэцгэн жимсэн ноттой усаар давхарлаж төрөх юм бол тэр модлог хүчтэй нотны суурин дээр жимслэг цэцгэн ноттой сөрчиг төрхөнгөд давхарлаж төрхөн гэж ярьдаг л да. Маш гоё өрмөц өнгө айс гарч ирдэг. Тэрэнд одоо улирал бол хамаагүй болчихж байгаа биз. Тэг цаг хугацаа тэр үнэртний нотны одоо молекулууд таны арьсан дээр хэрхэн яаж анхилж гарч ийн гэдгээс шалтгаалаад сонголт нь өөр байна. За мэдээж түрүүний миний хэлсэнчлэн улирлын чанартай сонголтууд байдаг. Намар болоод эхлэнгүүд л модон дотор маш олон төрлийн цаарс модны ноттой. За тэгээд агаар мод, зандан мод, тэгэл одоо пачули зарим нэг өвснүүд хүртэл мод шиг үнэртдэг. Зарим нэг замбаг цэцэг гэхэл мод шиг модлог үнэртдэг жишээтэй тий. Тэр бүгд түлхүү орсон нотнуудаа сөрчгийг сонгуулгоё. Одоо жишээл миний урд байна шүү дээ тий. Ингээл за энэ бол одоо сэрүүний улирал надад гоё санагдлаа. Түрүүн би ингээл цацгаад. Гэтэ энд бол цитрүүслэг далаа нот бас байгаа учраас хавар, намар аль нь ч болно. Яг одоо улирал солигдох үед бол их гоё санагдчихвэ. За яг улирал солигдоод ингээд сэрүүсээд ирэх үед бол энэ их гоё санагдчихсан. За зуны улирал гэлдэнгүүт ингээл илүү цэтрүүлсэг болгоод эхэлнэ. Тэгээд сонголт бол маш ариун л да. Улирлаараа одоо тухайн хүний өөрийн мэдрэмж яаж сонгомоор байна тэрнээс шалтгаална. За ингээд маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ Монгол орондоо хамтдаа үнэртний соёлыг түгээцгээе. Тэгээд мөн явсан газар бүхэндээ ардаа анхлан өрөө үлдээж үргэлж эвийг зөв сайхан хандлагыг үргэлж одоо уулзсан хүн бүхэн учирсан газар бүхэндээ очисон нөхцөл байдал бүхэндээ сайхан эвийг хандлагыг үлдээж байя гэж хүсье.